өөрийнх нь ирсэн зүг рүү буцаад цагаан хэрмийн цаад руу тонилбол сайнсан гэж байлаа. Монголын бусад томоохон ноёд хандван шиг санснан шууд хэлж чаддаггүй. Хандван энэ бүхэнд дургүйцэгтэй нийслэл хүрээнээс гарч Түшээд хан аймаг рууган яваад сэргэл сүүлэн их хүрээн дээрээ шууд л манж нарыг зайлахыг шаардсан бөгөөд энэ хувьсгал цус асгаруулалгүйгээр хэдхэн цагийн дотор л болж өнгөрсөн юм а. Монголын ард түмэн маргааш өглөө сэрээдэл Монгол улс хятадын гараас чөлөөлөгдсөнийг мэдсэн гэж тэмдэглэсэн байдаг. Монголчууд Улаастайг онцон эсэргүүцэлгүйгээр чөлөөлж харин Ховд хотыг нэлээд ширүүн тэмцэлийн үр дүнд байлдан авчээ. Иймхүү 1911 оны 12 дугаар сарын сүүлч дүн өвлөөр Монгол оронд үндэсний эрх чөлөөний хувьсгал яллаа. Ингэж 1691 оны 7 нуурын чуулганаар манжин эрхшээлд орсон Монгол орон 220 жилийн дараа тусгаар тогтнолон сэргэн тунхагласан юм. Энэхүү түүхэн хувьсгалын оюун санааны удирдагч нь 8 дугаар богдож явсан том бодогт Монгол түмний тэмцлийг удирдан манлайсан удирдагчдын түүчэн Хошойчин ван хандад орж байсан юм. 1911 оны цагаагчин гахай жилийн хувьсгалаар шашин төрийг хослон баригч хаанд өргөмжлөгдсөн Богд хааны анхны зарилгаар тулгар төрийг байгуулахад онцгой авьяа байгуулсны учир Хошойчин ван хандад оржийг үе үлрэх эрдэн дайчин цол ханы ямб давхар бүнлүү шар хөрөм улбар шар жолоо нэгэн үед ногоон жуус шагнаж